Зяа сайн байцгаана уу? Ариун санаа бай. За өглөөний минь одоо өглөөний энд 9 цаг 15 минут болж байна. Би өглөөнийхөө хичээл тоцрох гэсэн болохоор нүүрэн амраа будсангүй. Тэгээ ажил дээрээ будгаа ямарчсан байгаад ирж байна. Манай офис ямар ч онгорхоо энэ зөө өнөөдөр хүмүүс байгаа байх. Би нэг ажилдаа хэрхэн яаж ордог харуулцгаая. Сайн байцгаана өнгөд оршлонгийн хүмүүсээ өглөөний минь. Манай заки байна. Сайхан амарсан. Энэ манай энэ манай маркетингийн 18-т айтайхан айгуу таалагдаад байгаа юм охин. Энэ болохоор манай нэг шума. Ямар ч ажилдаа ирлээд бөөнөрөө хичээл номоо заагаад юу яана? Юу лээ? Хийгмэд ахин. Эхлээ хувцнараа тавилаа. Эмэр хөргөн заяа. Манайх бас хурган эндээ хувцсны шкаф мишгав. Бодоггүй гэсэн нөхөрхөн л ань л та. Амба. Энэ арт манай менежерийн нөхөр явж байна. Тэгснэ одоо сая манай менежерийн нөхөр ээ штэ тий. Нөгөө нэг манай хүш ягаад юм бэ одоо. Манай нөгөө нэг юуны Шарэ гэсэн хамгийн сайн найз нь. Дандаа хамт PC тоглож хэрүүл урал үздэг байсан нөхөр гэсэн үг байхгүй. Тэгтээ зүгээрээ. Саяны өнгөрдөх хөөргөөхөн манай захирал шүү. Яна хүү энэ хүчнэр яваа. Хэцүү байгаа ажлын газрын дарамттай бас тий. Буруу нэл авсан тандраа. Тэгэл ерөнхийдөө би хичээл эхлэегүй болон хичээлийн дундуур мундураа эднэрийг хөгжөөгөө л байж байгаа ажилтай. Тэгэл Facebook ухаал, YouTube ухаал, Instagram ухаал байж идэв шүү дээ. Миний бүр нийлх нойтон байхын үеийн зураг заяа. 18-тай би. 18-тай ариун санаа. Энэ нөгөө асар бүдүүнээс дөнгөж турж байгаа 18 оны зураг байна. Энэ хүн ч одоо манай Жамц багш, манай Монголын поро тамирчин, манай чек гэрч би. Нэг иймэрхүү зурнууд байна. Энэ зургийг болохоор миний араас үхтлээ гүйдэг байсан залуу зурж өгсөн. 10 жилийн төгсөлтийн зураг байна. Бөө цэцэн навч бамбрууш. Тухайд л миний араас гүйдэг байсан хөрхөн боёд байсан юм аа ч гэх шиг. 18 насны төрсөн өдөр ямар хөөрхи юм бэ? Амар хөөргөн байсан биш би бүр oh my god. Энэ миний аяг заяа. Энэ миний аяг. Манай захирал менежер хоёроо сонгож авч өгсөн. Американо уулзсан. Өчтөр гэрийн гадаанаа очиж, гэрийн яг доотлол нийт давхарт байдаг хүмүүсийн гадар шумсаа бодулсан. Яг уу тийм амар хөөрхөн гэж стори хийх хэмжээний гоё биш байгаа ч гэсэндээ ер нь зүгээр нэг тийм юм хугарч мугарцсан, халцарч нохорцсон тийм хүмүүстэй явж хамаагүй дээрээ байхгүй. Одоо нүрээ хальт бодъё. Баяртай захирлаа. Бай. Манай захирал дүнжин гараа орж юм аваад тэгээд үлдсэн байгууллагынхаа чимэглэл мэмглэг шинэ жил юм байна харин чимэглэе да тий. Өдрийн цайндаа Монгол баньтай хавиргатай өөхтэй шүл уулгаж байна манай захирал. Тэгээд энэ манай захирал байна. Энд манай менежер байна. Одоо маркетинг охин маань одоо ирж байна гэсэн. Тэр юм хумаа дүнжин гараа марваас аав гэж загнаад одоо дүнжин гараа руу орж ийн. Нэж олж юм аа ви да. Дүнжин гарыг машины худалдааны төв гэж боддог гэсэн. Яа тэгэхээр гадаа зөндөх машин байдаг гэсэн болохоор жин жил энэ чинь цөмөхөө гэдэг үстэй. Цас чи юм яриад. Энэ нэг манай байгуулгын шумба. Вау. Би багтаагт ийм жоохон юмс цас охин бол бүжгэлдэг гэсэн гэж боддоо. Гал уу. Энэ ямар гоё лам вэ? Ох. Би гэртээ ял цасмаар л энэ дааж 2 муурнаас болоод жоохон тэлттэй л. Ямар гоё. Энэ бүгийг хартаа. Амар хөөрхөн нас ой. Ядаж идэл ийм зүүж толгон дээр зүүж ажиллаа их үү? Би табл тийм том ёлкол тавьмаар энэ асар том ёлк.
Амар гоё шүү дээ. Дотор хүүс бүжгийг дадлаа юм шиг юм. Йоо, энэ бүр ямар хөөрх юм бэ? Моднаас ингэ шууд өлөгчдөг юм юу, ирвэхээ шиг юм заяа. Энэ мод баг 2 м 500 байгаах тий. Энэ ямар гоё олгүй. Мангар содоо. Йоо, эдний лангуу ямар гоё лангуу вэ? Оо. Энэ ямар гоё юм бэ? Аха, энэ ёс хэдий? 800 мянга одоо 240-тэй. 240-тэй 800 мянга юм уу? Хөө шин 800 мянга гэж нөө энийг авъя. Одоо ингээд юугаар ингээд Айл охтууд нь иймэрхүү юм үздэг юм ба шүү дээ. Ингээд зааж магаад би тэгсэн чинь гацуур. Би баг гацуураа сонгочих шиг боллоо. Ваа, тэгсэн энэ бүр ямар гал гацуур байдаг уу? Ямар хэцүү юм бэ? Ийм цагаан гацуур бас өнгө мөнгө амар гоё юм шүү дээ. Нүдээр харуул бүр гоё тий. Энэ манай захирал ажил хийхгүй маратон хэдий болдгоо. Манай Солонгост маратон гэдэг байгаа шүү. Монгол хэлэндээ малатан гэдэг юм шиг байлээ. Хол гараад ирсэн иймэрхүү хоол гарч ирж байна. Ямар ч хөөрх юм. За одоо энэ бичлэгээрээ би юу хийх гээд байгаа вэ гэхлээр яг над шиг заяа. Одоо миний 9 жилийн өмнөх ариун санаа шиг юу ч байхгүй, анхан шатны мэдлэг байхгүй. Шууд хэлний бэлгэлээр явж байгаа хүүхдүүдэд зориулсан миний үнийн задаргааг бичих гээд байхгүй. Вонороо хэд болдгийг, монгол мөнгөөр хэд болдгийг, ерөнхийдөө нэг сайн уу юу байна, өнгө тайван, хоолой идсэн үү, идээгүй гих мэдчлэн зөвхөн анхан шатны суур мэдлэгийг авахд хүн монгол мөнгөөр хэдэн сая төгрөг зарлагддаг вэ гэдгийг би одоо харуулж байгаа байхгүй. За ханаатки буюу одоо нэг семестр гэсэн. Нэг семестр зөвхөн нэг л левел үзнэ. Тэгэхээр за яг ИГБ гэдээ аваад чи. За нэгдүгээр левел авч үзье. За нэгдүгээр левел дээр юу заах вэ гэхээр үсэг тоо сайн уу юу байна би тэндээс ирсэн эндээс ирсэн инкүү тикүү инги тгий. Гэх мэтчлэг анхан шатны одоо бидний нэг анхан шатны одоо үг үйлдэл 4 үгнүүд ордог хэсэг гэсэн. За нэг левел нь 3 сарын хугацаанд үргэлжилдэг. За тэгэхээр 4-р левел хүртлээр 12 сар буюу 1 жил ахна шүү дээ. 1 жил. За тэгэнгүүт нэгдүгээр левел нэг левелийн хэлний бэлтгэлийн үндсэн төлбөр нь дунджаар сая 500 мянган вон гэдэг хэвгүй. Сая 500 мянган вон. За төлбөр сая 500 мянган вон гэж авъя. За тэгэнгүүт дараагийнх дээр бид нэр зөвхөн сургалтын төлбөрөө төлчөөл амьдрахгүй ш тийм үстэй. Бид нар сургалтын төлбөрөө төлнө, дээрэс нь амьдрах газар хэрэгтэй, түрээсийн байр ч юм уу, доктор байр ч юм уу. За хавцтай нэг ах хэмжээндээ амьдарч болно. Гэхдээ миний кейсэн дээрээс авч үзэх юм бол би лав шууд юунд тутаа гарч амьдарч ирсэн. Тийм болохоор байрны түрээс буюу версе. За версе нь одоо 3 сараар авч үзнэ гэсэн үг байна шүү дээ. Яагаад тэгэхээр хичээл чинь нэг семестр нь 3 сар учраас нэг үйлрэл учраас. За одоо цөөвөл жишээ авч үзэх юм бол ерөнхийдөө бол сүүлийн үед Солонгосын одоо түрээсийн байр буюу байрны үн асар их нэмэгдсэн. Тийм учраас 500 мянган воны байр байх нь байгаа гэсэндээ ер нь нэлээд л хэцүүлтэй. Гэхдээ яг хамгийн багаар нь авч үзэх юм бол 500 мянган воноор авч үзье. 500 мянган вон 1 сарын 500 гэхэр чинь 3 сараар үржүүлэхэр чинь сая 500 мянган вон болчихж байгаа. Тэнгүүд төлбөр сая 500 мянган вон, байрны түрээс сая 500 мянган вон болчихж байна тийм үү? Тэгвэл урсгал зардлууд нь шүү дээ. Одоо эдэн автобус унаан цуун, машин унаан цуун ийш тийш орж гарна. Тэрийг одоо за урсгал зардал буюу 생활비 ерөнхийдөө нэг хүн амар тийм хямагч айгуу тийм мөнгөндөө гоё аривч хямагч тийм хүн бол за сардаа бас багаар нь 500-аар л авчи. Өмсөж 100 автобус унаан 100 бүр амар хямагч хүмүүс шүү дээ 500. За энэс бүр илүү лаг хямагтай санхүүгийн менежмент сайт айгуу мундаг хүмүүс бас байхыг үгүйсэхгүй л дээ. Гэтэ 500-аар авчи. За энийг үрчим 3 гэхээр бас сая 500 мянган вон болж байгаа. За төлбөр сая 500, байр сая 500, урсгал зардал сая 500.
Бүгдээрээ воонууд аваад шүү дээ. За тэнгууд эднэрийн нийт нийлбэр дүн нь 4 сая 500 мянган вон болж байгаа. За тэнгууд 4.5 сая воноо 2.5-аар үржүүлнэ. Одоо Монголын анш руу үржүүлж байна гэсэн үг шүү дээ. Тэнгууд энэ дээр чинь 11 сая 250 мянган төгрөг болно гэсэн үг байхгүй юу? За энэ 11 сая 250 мянган төгрөгөөр одоо бид хэд юу сурж авч чадах вэ гэхээр за мэдээж нэгдүгээр орчинд нь сурж гин. Энэ бол маш давуу тал орчинд нь сурж гин, солонгос нэрээр нь залгуулж гин, асар том давуу тал ч гэсэндээ нэг иймэрхүү одоо үсэг болон сайн байна уу, юу байна, хоолой идсэн үү, өглөөний мэд маш анхан шатны ядаж нэгтэй ингээд өөрийгөө тодорхой хэмжээнд ойлгуулах хэмжээний очиод ингээд хүн амьтантай тавууг солиод очмороо газараа очих хэмжээний гээд юугаач мэдэхгүй байх юм бол энэ одоо юу яадгийг ингээд талаар асуугаад ойлгох хэмжээний болоо явчих юм бол та нар маш их мөнгө хэмнэ гэсэн үг байхгүй. Одоо ингээд харангууд сая ингээд миний бодож байгаа тооцоосон зөвхөн ганцхан семестр гэсэн үг шүү дээ. Тэгээ ганцхан семестрт нэг л левел үздэг. Тэнгүүд за яг хүүхдүүд 4-р левелээс их сургуультаа орж бол бүрэн боломжтой. Гэтэ одоо би ингээд 9 жил амьдэрсэн хүн тийм үү. 4-р левелээс их сургуульд оронгууд угаасаа л эхний 2 жил бол ингээд гэ паниктдаг хгүй яа. Тэгэхээр тэр олон мэрэгжлийн хэл, тэр олон хүн чатны үгнүүд бүхэл бүтэн бүртээ хичээл үзнэ гэдэг чинь 4-р левелд бол ер нь чанга бүр ингээд ер нь чанга шүү зэ. За тэгвэл 4-р левелийн 4-р левел хүртэлх хугацаанд гэх юм бол 11 сая төгрөгөө 4-өр үржүүлэхээр чинь 44 сая төгрөг болчих жоох. Тэгвэл одоо яах вэ гэхээр за 1-2 дугаар левелээ Монголдо үзчих. Монголд бол нэг левелийг за нэг 45 хоног үзлээ гэж бодоход 4 сарын хугацаанд 2 дугаар левел хүртэл бол бүрэн үзчих боломжтой байхгүй бүрэн үзэх боломжтой. Тэнгүүд за нэг сарын нэг 500 600 хавцаа мянган төгрөг байгаа байлгүй дээ тий. Ямар ч Монголдо 1-2 дугаар левел авчаад Солонгос руугаа явах юм бол нэгдүгээр чи пүүлтэй 22 сая төгрөг хэмжиж байгаа гэсэн үг. 22 сая төгрөг амар их мөнгө штэ. Араас нь үлдсэн 3-4 дугаар левелэд яг орчинд нь очиод ингэ солонгос багшаар нь заалгуулчих юм бол ер нь бол маш энэ хамгийн зөв одоо арга гэж би үздэг байхгүй. Хэрвээ би дахиад буцаад нэг 17-8 дээр очиод ингээд солонгос явах шийдвэрээ гаргасан байсан бол одоо энэ нөхцөл байдал дээр би 3 дугаар левел хүртлээр Монголдо сураад үлдсэн 2 левелээ би солонгост нь үзмээр байгаа байхгүй. Одоо тэгэнгүүт яагаад тэгэхээр Монголд ашиглагдж байгаа сургалтын хөтөлбөрийн номнууд гэх юм бол дийлэнх нь солонгосын алдартай ихтэй сургуулиудын хэлний бэлтгэлийн ном ашиглагддаг. Ашиглагдахаас гадна хамтарч ажилладаг сургуулиудтайгаа номны гэрээ гэдэг зүйл хийдэг байхгүй. Тийм учраас яг л солонгосын стандартаар нь үздэг гэсэн үг. Тийм учраас миний зүгээс одоо дүүнертэй хандаж хэлэхэд ядаж 1-2 дугаар левелээ Монголдо үзээд Монголдо үзэх юм бол чи за нэг 2 сая 3 сая төгрөг болох байх тэр хавцаар болох байх. Чи тэнгүүд 2-3 сая төгрөгөөр ингээд анхан шатны юм үзчихэд тэгээ солонгос өөр ямар ч танихгүй оронд буухдаа ингээд отоогоо анхан шаттайгаа бууна гэдэг чинь чамд амар том давуу тал болж байгаа байхгүй. Хоёрдугаар Монголдо ингээд нэг 2-3 саяар ингээд үзчих хичээлээ чи солонгос орчинд нь очиж бүхэлдээ 22 сая төгрөг. Миний хамгийн багаар бодож авч байгаа шүү дээ. 22 саяас 25 сая төгрөгийн хооронд одоо ингээд үзэх үү гэдэг дээр байгаа байхгүй. Тэгэхээр тийм ер нь би дүүнертэй бол хандаж хэлэх юм бол ядаж 1-2-3 дахь левлээ Монголдо ингээд үзчихэд тэгээ араас нь мэдээж чихчин онгойн солонгос хүмүүстэй ярина гэдэг чинь бас арай бас өөр үзэгдэл учраас 3 4 5 ч юм уу те 4 5 ч юм уу тэр левлүүдээ солонгост нь очиод үзээсэй тэгээ шууд их сургуульд ороосоо гэж би боддог байхгүй. Нэгдүгээрт юм шүү заяа. Хоёрдугаарт миний ярих байгаа асуудал бол уйлралт гэж байдیں۔ Уйлралт. Одоо хичээлдээ унах гэсэн үг байна шүү дээ. За жишээлбэл 1-р левелдээ чи очиод те. За ингээд 1-р левелдээ ингээд 11 сая төгрөг гарцтаад очичлоо. Сая төгрөг болно. Энэ 3 сарын хугацаатай гэдэг байгаа шүү дээ тийм үү? Сарын хугацаа. Амралт нь өсрээд ихтэй 14 хоног байгаа. 14 хоног. 14 хоногтой хангалттай ажил хийх боломж байгаа юу? Байгаа чи таньдаг мэддэг хүн байвал ажил хийх боломжтой. За тийм ер нь ажиллаж шуурл ингээд нэгтэг болцсон. Дээрэс нь ажил хийж байгаа баригдсан нөхцөлд торгуулттай болсон. 1 сая юу? Эхний удаадаа. За тэгвэл хоёр дахь удаага ажил хийж байгаа баригдах юм бол нутаг буцна. Бүр мөсөн. Гэсэн үг байна шүү дээ.
ийм одоо визний асуудал амар ингээд юу болсон бохоо хатуу болсон байгаа. Тийм учраас ажил их зөвшөөрөлтөй байж чи ингээд сэтгэл амгалан, амар амгалан ингээд дээд торгуулчгүй баригдаа хөөгдчихвэ гэдэг асуудлаас айхгүйгээр ажил хийж чадна гэсэн байна шүү дээ. Тэгвэл ажил их зөвшөөрлийг хэрхэн авах вэ гэдэг нь 3 дугаар левел буюу топ 3-тай байж ажил их зөвшөөрөл авч болно. Тийм бац. За тэгвэл за яг уу чи ингээд 1-р левел 2-р левелдээ дөнгөж нэ гэж марах явж иж болно. Хажуугаар нь шүний ажил мэл яасан ажил мэл бол хийх нь бол хийдэг заяа хүүхдүүд. Тэнгүүд левелдээ унах гэдэг асуудал байдаг. Энийний талаар хэн ч ярьдаггүй заяа. Жишээлбэл чи энэ 1-р левелдээ 5 удаа хичээлээ таслах юм бол шууд дахиж сууна. Уйлрна. Ямар ч сургалтын одоо хэлний бэлтгэлийн төв яг тийм байна. За 5 удаа таслал уйлрна гэхэлэр чинь 1 удаагийн хичээл чинь 4 цаг. 5 удаагийн хичээл чинь 20 цаг гэсэн үг тийм үү? За тэнгүүд за 5 удаа дараалж таслаагүй маа гэхэд ингээл те одоо 1-2 цаг хоцрох ч юм уу, 2 цаг хоцрох ч юм уу, 1 цаг хоцрох ч юм уу. Ерөнхийдөө ингээ явж хахад зарим нэг сургуулиуд бүр 40 цаг маг гэд байдаг юм байл л те. Ерөнхийдөө 30-аас 40 цаг гэж авч үзье. Таслах юм бол уйлрна. Энэ уйлралтын талаар хэн ч ярьдгүй юм байлээ заяа. Тэгээ би уйлралтын талаар яагаад ярьж байгаа гэхээр хүүхдүүд за 11 сая төгрөг ингээд гардтаад үрээд ээж аавынхаа мөнгийг аваад ингээд Солонгост ирсэн. Тийм болохоор ажил хийж 1-р дараа семестрийнхаа мөнгийг олох ёстой, 2-р ээж аавдаа мөнгө төгрөг явуулах ёстой, үр ширээ дарах ёстой гэж бодоод хичээлийн хажуугаар ажил хийдэг. За тэгэнгүүт уйлрж магадгүй одоо юм 2 шалтгаан болчиход байна шүү дээ. 1-р 5 таслах, 2-р 30-аас 40 таг таслах, 3-р шалгалт гэдэг зүйл байдаг. Хэлний бэлтгэл чинь ингээл те би хэлээ сурж байгаа хэрээр ингээл дараагийнхаа левел рүү ороод явна гэдэг юм байдаггүй. Дундын шалгалт, эцсийн шалгалт гэдэг хоёр юм байдаг. Энэ дээрээ хоёулын дээр нь 60-аас доош байгаа нь ер нь нийт дүн маань 60-аас доош байгаа нөхцөл дахиад левелдээ сууна. Ийм байдаг хгүй. Тийм болохоор ингээд уйлрах магадлал нь одоо уйлрах шалтгаан хаанаас гарч ирдэг вэ гэхлээр мэдээж одоо ингээд нэг семестртээ ингээд 11 сая төгрөг үрээл явцсан. Тэгээ ээж авийнхаа ингээд мөнгө төгрөгийг аваа явцсан хүүхдүүд чинь ажил хийн гэдэг шаардлага гараад ирж шээ. За ингээд нэг гэж арай их тийм суурай тавихгүй яж ижил ингээд мөнгөний дарамт ороод ирж чинь тийм үү. Дараа семестрийнхаа мөнгийг олно, хоол ундныхаа мөнгийг олно гэл. Надангууд энэ хугацаанд чинь 1-р хичээлээ ойлгохгүй байх магадлал өндөртэй. 1-р ойлголт чинь маш буурна. 2-р хүн ядарн нойргүй бол унтмаар санагдана, унтахыг хүснэ. За тэгээд таслалт. Ойлгохгүй байх дээр таслалт нэмэгдээд ирэнгүүт ерөөдөө юм уйлрах шинж рүү ороод эхэлдэг байхгүй. За чи ингээд нийт левелтэй ингээд өөх гэж байгаа юм шиг ажил хийсээр хагаал Монгол мөнгөөр 10 сая төгрөг хураач л та. 10 сая төгрөг олчих л та. Боломжтой байхгүй. Боломжтой. Тэнгүүд энэ дээр унчих юм бол чи дахиад 11 сая төгрөгөө төлөөд 3 сар сурна гэсэн үг. Тэгвэл ганцхан ингээд нэг адилхан левел дээр чи бүхэлдэнтэй уйларчих юм бол 22 сая төгрөг болон 6 сарын ингэж алдчих гэсэн үг байхгүй. Тэгвэл одоо би ч одоо Янсех сургуулийн хэлний бэлтгэлийн төгсөгч. Намайг анх ингээд 1-р левелдээ очиж явахад миний одоо өмнөх хэлсэлтэн дээр буюу 6 сарын өмнө очсон байгаа нэг хүүхэд байсан байхгүй юу? Тэр ингээд надтай адилхан нэг ангид байсан гэсэн үг. Тэр хүүхэдэнгүүд 2 удаа 1-р левелдээ уйларсан байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? 2 удаа. Тэнгүү тэр хүүхэд чи одоо 3 дахь сууж ийн гэсэн үг шүү дээ. 3 дахь сууж байгаа юм чинь за 33 сая төгрөгийг бол ингээд зүгээр л эдэн уун ингээд гар нь орно чадахгүй мэдэхгүй гэдэг зүйлдээ бүхэл бүтэн 9 сарын хугацаагаас гадна 33 сая төгрөг өгсөн байгаа байхгүй. Гэх мэтчлэн энэ уйлрах гэдэг асуудлыг мэддэг байх хэрэгтэй. Уйлрах гэдэг асуудлыг мэддэг байх хэрэгтэй. Дээрэс нь санхүү болон энийгээ сайн бодох хэрэгтэй. Хэрвээ уйлрлаа бол чи нэг семестрт одоо үрж байгаа мөнгө, цаг хугацаагаа яг дахин ингээд ашиглагдана гэсэн. Энэ дундаас чи юугаараа хохирч ийнэ гэхэлэр санхүү. Исхэ гэдэг л санхүүч. За санхүү цаг хугацаа бие махбодоор хохирно гэсэн үг байхгүй юу? Бие махбодоор яагаад хохирч байгаа юм бэ? Чи унтахгүй шинэ ажил хийгээл эрүүл мэндэд ч амар муу шүү дээ. Шинэ ажил ядарн хичээл ойлгохгүй байна. Тэгээ энэ дундаас юу явагддаг вэ гэхээр шантрах гэдэг зүйл явагддаг л та. Тэр миний явж исэн үед одоо би чинь энэ байгууллагаараа өөрөө ах солонгос явж исэн шүү дээ. Тэгэнгүүт надтай хамт зэрэг явж исэн 5 хүүхэд байгаа заяа. 5 надтай нийлээ 6 хүүхэд гэсэн үг шүү дээ. Тэгвэл 6 хүүхдээс
2 дугаар левел дээрээ ингээд бүр ингээд 1-р левел дээрээ битүү унаад ингээд 2 3 удаа уйлраад 2 дугаар левел дээрээ 2 3 удаа уйлраад ингээд шантарсандаа Монгол бүр мөсөн босч байгаа хүмүүс амар их байсан. Тэгэл араас орж ирж байгаа хүүхдүүдийн уйлралт, миний өмнө нь байсан хүүхдүүдийн уйлралт тэгэл ерөнхийдөө 1-р левел дээр 4 уйлралтай хүүхд би харж илаа. 1-р левел дээрээ 4 уйлраад арай хийж нэг юм 2 дугаар левел рүү ороо 2 дугаар левелээ дахиж 3 уйлраж байгаа хүүхд харж илаа. Гэх мэтчлэн 1-р авьяас шаардах гэсэндээ хичээл зүтгэл цагийн менежмент амар шаардлагатай гэж би боддог байхгүй. Тийм болохоор мараа дүүнертэй хандаж хэлэхэд ерөнхийдөө бол 1 2 дугаар левелээ Монголд нь үзээд АО-той болсныхон дараа болж игэл 3 хүртлээ үзээ чи ажиллах ихээ авчаад явуул та. Угаасаа Солонгост очиод тийм л амар баян айлын хүүхд биш л бол ажил их нь угаасаа тодорхой байхгүй. Тодорхой. Тийм болохоор 3 дугаар левел хүртлээ топ 3 хүртлээ эндээ сурчих. Ажиллах зөвшөөрөл авчих. Тэгээ очиод хэлний бэлтгэлдээ дахиад нэг ганц 2 семестр суучих. Тэгээ их сургуультай орно гэх юм бол чи амар их цаг хугацаа болон мөнгө төгрөгийг хэмнэх байхгүй. Тэгэнгүүт дараагийн бас том зүйл маань юу вэ гэхлээр хэлний бэлтгэл маань 2 жилийн визтэй байдаг. 2 жил. За 2 жилийн хугацаанд топ 6 авах бүрэн боломжтой, хангалттай боломжтой. Гэхдээ саяны миний ингээ ярьсанчлантэй хичээлдээ унаал ингээл уйлраал ах юм бол 2 жилжингээ сурчаад уйларч жагаад 4-р левлээсээ их сургуультай ордог хүмүүс бас байна. Тэгвэл яг 2 жил нь болчдөг. Одоо виз нь дуусгаад байна. Их сургуультай орё гэдэг. Их сургуультай орохын тулд 2-оос 3 сарын өмнө материалаа өгөөд тэгээд тэнцлээ гэдэг одоо бичгээ аваад их сургуультай бас виз мэдээ солиулаа ордог гэсэн үг байхгүй юу? Тэгвэл хүүхдүүд ингээд явж 2 жилээ тулгаж харчингуудаа одоо ингээд виз чинь хідэж болохгүй гарахгүй байгаа нөхцөл за их сургуультай орё. Амжихгүй байхгүй. Бичиг цаасны ажил тэ сургуулаа ингээд 2-оос 3 сарын өмнө аплайдах энэ төр гэх мэтчлэн тэнгүүд яг яах ёстой вэ гэхээр виз дуусахаас 6 сарын өмнө ингээд их сургуулийнхаа бичгээр хөөцөлдөж эхлээд их сургуулаа аплайдна гэсэн үг байхгүй юу? Тэгвэл хүүхдүүдийн амар их одоо сая манай байгууллага дээр тийм хүүхэд орж иж байгаа байхгүй. Одоо өөрөө Солонгост байдаг, хэлний бэлтгэл байдаг. Тэгснэ ингээд 2 жил тулчлаа. Одоо ингээд дийлэнх их сургуулиудын бүртгэл нь хаагдж байгаа 3 сарын эсэлтий. Тэнгүүд ингээд 2 жил нь болцсон бүр ингээд тулцсан байхгүй юу? Одоо ингээд үлдсэн сургууль дээрээ ингээд яг хуу их сургуульд аплайдад оруулаад өгч болох ч гэсэндээ визнийх нь хугацаа дуусгаад 2 хоног үлдсэн байна. Яг одоо 2 хоног дотор багтаагаад их сургуульд оруулаад өгөх боломж байна уу? Энэ хизээч байхгүй шүү заяа. Энэ хизээч байхгүй. Тэнгүүд заавал чиний хэлний бэлтгэлийн виз чинь дуусахаас за нэг хамгийн ингээд ногног хаа гэхэлэр чинь ерөнхийдөө ингээд хангалттайгаар авч үзье гэх юм бол чи 6 сарын өмнөөс их сургуулийнхаа бичгээр өгдөг бүгдийг хөөцөлтөө сургуулаа сонгоод аплайдад тэнцсэн байх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тийм болохоор одоо ингээд хэлний бэлтгэлд явах гад яах уу ийх үү гэдээ юусаа юугаач мэдэхгүй байгаа манай дүүнер энэ бичлэгийг үзчихвэл амар их юм ойлгохоос гадна бас ингээд нарийн нандан тэг чухал өөр бас бус юм асуултууд байвал анаргаа бичээд асууж болно. За тэгээд нь штэ ганц юм хэлэхэд одоо би ингээд YouTube-ийг ингээд намайг дүүнер амар их үздэг, ах эгч нараас амар их үздэг. Тэрэнд би бүр асар их баярлж явдаг. Тийм учраас би ингээ Монголд ирээд ингээ те одоо энэ солонгос хэл мэйл одоо боловсролын салбарт баг заг хөрөнгө оруулна гэд яриад байсан шүү дээ. Тийм учраас би үнгүү сургалт зарлаж байгаа. Энэ бол юу вэ гэхээр нэгдүгээр одоо солонгос явахаар шийдсэн байгаа виз нь гарсан гараагүй. Тэгээд одоо солонгос явна гэж төлөвлөсөн байгаа. Бүр ингээ шийдсэн байгаа. Ямар ч бүх насны ямар ч оролцож болно заяа. Юу вэ гэхээр 12 сарын 23-наас 12 сарын 30 болтол. Ерөнхийдөө нийт 7 хоногийн хугацаанд. 7 хоногийн хугацаанд миний хэлний бэлтгэлийн одоо хэлний сургалтын үнэгүй сургалт 7 хоногийн хугацаанд явагдана гэсэн үг байна шүү дээ. Тэгээд одоо энэ сургалтандаа би нийт одоо мэдээж би 7 хоногийн хугацаанд дотор би ямар ч хүүхдээ уншуулж бичүүлээд АО-той болгоод хүнтэй мэдлээд өөрийгөө танилцуулаад сургачдаг болгоно гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ 7 хоног үргэлжлэх үнэгүй сургалтандаа би ерөөсөө 16 хүүхэд авна. 16 хүүхэд авна. Тэгээ энэ одоо хүүхдүүд маань одоо Instagram-аар юм бичнэ үү, манай YouTube хаягийн одоо комент бичнэ үү. Ерөнхийдөө Instagram-аар юм бичих юм бол надтай холбогдоход хамгийн ойрхон болно гэсэн үг байхгүй юу. Тэгээд 16 хүүхдийг яагаад авч байгаа гэхээр манай анги дүүргэлт бол ерөнхийдөө 20 хүүхдийн дүүргэлт бол байх нь байгаа. Гэхдээ би 7 хоногийн дотор уншуулж бичүүлж өөрийгөө танилцуулах ингээд тийм мэдлэгтэй болохын тулд би 8 хүүхдээр ингэж яаж явна гэсэн үг.
тулж явна. 7 хоногийн хугацаанд энэ 16 хүүхэд маань уншиж, бичиж, 5 үг солиод хүн амьтанд өөрийгөө ингээд илэрхийлээд би ядраад байна тий. Чадахгүй мэдэхгүй гих мэтчлэн маш хөрхэн тийм бейс тэр одоо юмыг би тавьж өгнө гэж би бодод байгаа байхгүй. Тийм болохоор солонгос хэлэнд ингээд дуртай солонгос хэл сурахыг ирмэлцдэг. Дээрээс нь солонгос явах гээд одоо хэлний бэлтгэлд явах гэж байгаа хүүхдүүд маань байвал их чаан сургалтанд, үнэгүй сургалтанд ирээд хамрагдаарай. Тийм ээ. Энэ бол би зүгээр л нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа үйл явдал шүү. За явж гэх шиг бодлоо. Та бүхэндээ ингээл намайг үзээл намайг солонгос тахад солонгосын миний ганцаарцсан амьдрал гүнхтэй ингээл байгаа байдал жаргалтай гэж гүнэлсэн бүх үед ингээл хамт байгаад чин сэтгэлээс хайрлал дэмжээл ингээл үзээл надаас бичлэг нэхэл ингээд байдаг бүх зүйлс чи одоо ингээд ядаж те ихч та ах та чи ингээд ирээ суухгүй маа гэхэд өөрийнхөө хайртай дүү мөчнтэй ингээд солонгос явах гээд энэ тэрэ болж байгаа юм бол тэр хүүхдээ явуулж болно. Тэгээд энэ 16 хүүхэд яараарай тэгээд 23-наас 30-ны хүртэл яг 7 хоногийн хугацаанд хичээл явагдах учраас ариун санаатайгаа ирээд ядаж анхан шатны хідэн үг өсгөнүүдээ бүгдийг чийжлээд хүнд ингээд өөрийгөө танилцуулах, ханаас ирсэн, яасан, юу хийж байгаагаа хэлэх хэмжээний баг зэргийн суурьтай болоорой гэж хүсэж байна. Тэгээд та бүхэндээ маш их хайртай шүү. Өнөөдрийн маань бичлэгийн хүрээ дууслаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.